За өдрийн мэндийг өвчтэй амьдрий гэсэн сэдвээр юм хийж байгаа. Тэгээд одоо би урт насны юм дандаа сайн талын яриадсан. Энэ талаа зүүн талаас нь жоохон ярьж өгөхгүй болохоор та нар чинь соёлтой юм ойлгодгүй хүмүүс юм шиг байна. Соёлтой ерөөсөө ойлгодгүй хүмүүс юм байна. Тэгвэл би яг одоо яг өөрийнхөө баримтлагдаг зарчмаа хэлээ заяа. Тэгээд та нар яг муу хүн гэж угаасаа дүгнэдэг, муулдаг, тэнэгээр нь дууддаг, церемонтой, гачин дөрөвнүүдтэй бацаа. Тэгээд одоо ингээд гэмтсэн муулдаг дээр дахиад муулаарай. Тэгээд баярлалаа. Тэгээд муулах болгонд чинь би баг хардагчгүй харсан ч гэсэн тэгээд нэг бол блоклол нэг подгүй. Тийм муу гомдоодох завж чадах юм тийм. Яг нөгөө талаас нь ярил л да. Тэгвэл урт настай хүн яг харин ямар хүн юм бэ гэхээр жоохон муу юм иж болох хүн. Ер нь бол одоо би 20 эдтэй. За энэ бичлэг үзэж байгаа 30 40-тэй байгаа. Гэтэ та нар ерөөсөө өндөр настай хүмүүс биш ээ. Тэгээд 40-од ирэхээр 40-рээд ирэхээр нойр нүрхээ болцсон. Тэгээ ингээд хэцүү болцсон. За магадгүй эрэгтэй хүмүүс дэлгэхэд нөгөө бэлэгт нь ажиллагаа болцсон. Гэх мэтчлэн ингээд монголчуудад тэрийгээ тэгсэн ярдгүү мөртлөө нэг тийм эмзэг сэдвүүд зөндөө байдаг л та. Тэгвэл яг урт настай хүн тэгвэл ямар хүн юм бэ гэхээр нас явсан ч гэсэн эр хүн шиг эр хүн байж чаддаг. Бүх төрөлтөө мэдээж лаг байж чаддаг эр хүн хэлнэ. Энэ бичлэгийг яг хийх явцдаа би бүр аюу ичж байгаа. Тэгээ зөвөрлөл ярих хэрэгтэй. Тэгээд тийм лаг байх боломж байгаа нэгдүгээр. Хоёрдугаар болохоор яг одоогийн үйл гэсэн тийм жоохон муу байхад хэрэг байд болно гэж боддог байхгүй юу? Тийм болохоор ингээд жоохон сонь байдлуудыг бол хэрэгжүүлэх бол боддог. Зүгээр үүргээсээ болоод үүрэг хариуцлага гэдэг зүйлээсээ болоод маш их ингээд баригддаг байхгүй юу? Олон зүйлс. Дээрээс нь бурханлаг итгэл гэдэг зүйл маань бас жоохон бариад идэг. Дээрээс бусдаар бол зохио байж болно, арх ууж болно, бүх юм надад зөвшөөрөлтэй байхгүй юу? Чи болохгүй гэсэн байхгүй. Тэгээ дээрээс нь яг одоо энгийн хүнээс ч илүү баг боломжтой гэсэн үг байхгүй юу? Яг гэвэл энгийн хүн хамаагүй тийм зүйл хийж явж байгаа нас орчих магадгүй шүү дээ. Гэтэл яг нурт наслах мэдлэгийг олоод авсан хүн, дотоод хүч чадлаа олцсон хүн өхгүй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр өхгүй байхаар хангалттай эрхчлөөтэй байх боломжтой гэсэн үг. Тэгэхээр яг би одоо та нарт яг юу хэлэх гээд байна гэхээр би та нарыг ууланд аваач суулгах цаа юм шиг амьдруулахгүй гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр яг энэ мэдлэгийг зөөр олж авч чадах юм бол та нарыг яах юм бэ гэхээр муу байх чадaltaй болчихж байгаа байхгүй юу? Энэ бол гоё зүйл. Ялангуяа залуу хүнд. Тэгээ 60 хүрчсэн залуучууд. Та нар хэрвээ 70 80 хүрээд хэрвээ яг чин шиг насанд хүрэх юм бол чи энэ дээр бараг 100 та байсан. Энэ ном гарснаас хойш хэдэн жил болсон бэлээ. Тэгээ дахиад бод тэр Петр Левинтэй уулзсан 1990 он одоо хэдэн он бэлээ гэх мэтлэн бод. За тэр бол дараагийн сэдв зэ. Тэр бол дараагийн сэдв. Үндсэн сэдв рүүгээ ингээ ороход үнэхээр л тийм өндөр насанд хүрсэн бол харин бид муу байх байдлаа багасч штэ. Би одоо 80-таа мөртлөө нэг учиргүй махан хол идэх гэдэг хүсэл надаас байхгүй болчих واخгүй. Би 80-таа мөртлөө учиргүй нэг завхаараа аригтар суугаад эмгтэн хүн хараад өгье гэдэг хүсэл. Би ингээд би өөрөө тэгж бодсон ч миний бие махбод сэтгэхгүй тэгэхээр болчихно. Тийм. Тэгэхээр тийм болохоор энийг та нар заавал ойлгох хэрэгтэй. Ойлгох хэрэгтэй гэдэг нь юу юм бэ гэхээр одоо яг энэ амьдрал дээр дүүр нэг жоохон хэрэгчлөөтэй амьдрий л да. Чамаг ирээд ингээд тэ бурхан ирээд дамаас суухад ингээд чи нэг урдаас нь тэ би ийм зүйл хийсэн. Гэтэ би буцаагаад ингэсэн. Одоо би ингээ хөхгүй гэмээр тийм сайрхалтай байх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр хийд бүтээсэн 100 минуттай байхын хэрээр жоохон эрхчлөө надад дагаад л жирнэ. Тэгэхээр яг н урт насыг дагаад чамд эрхчлөө өрдөг гэсэн. Чи дуртай хоолоо идэх, дуртай кологоо уух, тэ. Гэтэ хэтрүүлэхгүйгээр тэгээд магадгүй хүрээ үнэхээр цаг зав нь үрж ядсан бол магадгүй нэг тийм их арх марх хэрэглэж болох байх. Гэтэ яагаад би өөрөө арх хэрэглэдэг юм бэ гэхээр хэрэгэл боддог, хэрэглэж болно. Хангалттай бие махбодын хүлээж авах дац байгаа. Зүгээр архины нэг хэцүүдүүд нь яг юу юм бэ гэхээр цаг хулгаалдаг байхгүй надаас. Ингээд миний амьдрал ингээд нэг тогтмол тойрогт орсон байх хэрээрээ ингээд тэ яг ингээд ажил амралт бүх зүйл яг ингээд төлөвлөсөн байх хэрээрээ миний амьдрал айгүй хэмнэлттэй үр бүтээлтэй болчдөг. Одоо энэ видео хийхэд хүмүүстэй уулзахад тэгээд яг ядрахгүйгээр ингээд маш олон зүйл амжуулахад ном унших гэх мэтлэн тэр цагууд нь бүгд айгүй ингээд гоо тогтсон хэмнэлттэй байдаг. За хэрвээ миний амьдралд арх орж ирлээ гэж бодоход тэр хэмнэл удаа болно, байхгүй болно. Тэгээд дээрэс нь тэр үеийн алдсан үр ашигаа нөхөхийн тулд тэр сэтгэлийн савлгаагаа буцааж яг энгийн болгохын тулд дахиад бараг 7 хоног шаардлагатай байхгүй юу? Тэгэхээр зүгээр яг юм бие махбодлоос харуул тийм л дээ. Залуу хүн бол уучаад маргааш зүг зүг сэрж байна. Гэтэл оюун ухааны тэр савлгаа тий. Тэгээд дээрэс нь тэрэнд гарч байгаа мөнгө эсвэл өөр зүйлрүү зарцуулж болох байсан уу цаг гэх мэтчлэн тий. Дээрээс сэтгэл зүйн байдал хэр нөлөөж байгаа гэх мэтчлэн илүү томоор харуул жоохон ядаргаатай зүйл واخгүй.
Тэрээс биш ер нь бол тийм эрхчлөлтөнд авчирж байна л гэсэн. Яг хэлэх гээд байгаа үндсэн санаа нь юу юм бэ гэхээр хэрвээ та залуу байгаа бол урт наслах мэдлэг болж байгаа юм бол энэ таныг илүү эрхчлөлтөй болгоно. Илүү жоохон муу байдлыг хийгээд тэгсэн мөртлөө өгөхгүй байх баталгаа гэж хөнөө гэсэн үг байхгүй. Тэгээд ийм байдлаас нь ч гэсэн ядаж ингэж болтгой хараад яг өөрийгөө ойлгоё, өөрийнхөө дахин давтчихгүй байдлыг ойлгоё. Би илүү эрүүл байя, би илүү хүчтэй байя гэдэг шийдвэрийг гаргачаасаа гэсэн үгнээс энэ бичлэгэлээ. Хаалт асуулт байлаа.